За бүгдээрээ нөө дараагийн unboxing бичлэг маань эхэлж байна. За тэгэхээр энэ бичлэг маань бид урдаас захиалсан бараа бүтээгдэхүүнийхээ чанарт нь эргэлздэг штэ тийм ээ. Тэрнээс гадна ер нь эмхүү бичлэгнээ санаа аваад ер нь ямар бараа захиалах вэ? Юу ер нь хэрэгтэй юм? За тэгээд үнэхээр гоё ирж ирд юм уу гүм үү гэдэг бас олон зүйлийг бас та нартай хүргэх зорилготой энэ бичлэг байж байгаа. За тэгээд шууд эхлэе. Өнөөдрөөс хөрхөн олон барааг хурдан танилцуулаад явна. За эхний бараа маань юу вэ гэхээр юу вэ? За өмнөх бичлэгэн дээрээс хэлсэн тэр өмнө хэлжсэн одоо шин залцтай болох чинь энэ хүнээ утгаж байгаа учраас бэлдсэн олон хөрхөн зүйлүүдийг бас бэлдээд байгаа. Та нар бичлэг үзэхэд ураг LED-ээс зулцтай уулзсан байж магадгүй. За тэгээд энд юу байна вэ гэхээр бэн шүү. Ер нь ингээд анзаараад байгаа шүү дээ. Энэ нэрээ хүүхд зөрүүлсэн юмыг заачих. Дан хөрхөн малгай ингрэвч. Тэр гол нь юм зузаан цамц. Цамц. Өмдөө яа өмдөгдөх шүү дээ. Хим амстай өмдөө. Ишэхэд нэг онцлог нь юу байсан бэ? Хай тийч ингрэвч. За юм хөнөөд ингээд ийм багцаараа нийлээд хичнээн чимтэй юм дээ тий. За ингээд багцаараа нийлээд юмтай болсон байна. За миний нэг анзаарсан юм нэр юу гэхээр ингээд за нэгдүгürt бол нэг дом байдаг шүү дээ тийм ээ. Нэг мохор сүсэг гэх юм уу нэг цээр байдаг нь төрөг хүүхдэд төмөрлөгийг төрөг хүүхдийн юмыг бэлтэж болдоггүй гэх мэтээр тэгсэн хэрнээ яг төрснөө дараа дөнгөж төрөхт нь хэрэг болоход зүйлийг шууд яаралтай бэлдэх хэрэг гардаг нь эргээд нөгөө иймэрхүү төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг эмнэлгийн хажууд зарж идэг 8-ачтад бол маш тийм том тийм тэднээс айгүй хамгийн гол хэрэгтэй үг юм шиг санагдсан. Тэрнээс бид нэр яагаад наан бэлдэж болохгүй яагаад гол нь хямдханаар тий яг энэ хүүхдийн тэр зам ингээ цагийн толцсон тохиолдолд бид нэр мөнгө харамлдаггүй мэдээж хүүхдээс мөнгө харамлах гэж явах гэхдээ харамлдаггүй л санагдлаа л да яагаад тэгэхээр зүгээр наан одоо ингээд би урдаас ингээ захиалах бараануудаа харж байхад энд байгаа хүнээс бүр юу хидтэй хүнтэй байгаа юм. Ярээ энд байгаа захиалснаас бүр хидтэй хүнтэй явах юм. Тэгэхээр хөрхөн төмөр идлэл харж багч юм уу төмөр идэл донд нь хийгээд бас домондог сайхан яс байдаг юм учраас бид нэр үнэхээр хажуулаас тэгээ сайхан домноод болно шүү дээ тийм ээ. За дараагийн бараа юу вэ гэхээр шүү маш хурд ирсэн бэ. Энэ юу вэ гэхээр шагааны хамгаалт. Саяхан шагаа гიშгцээ. Тэр нь бол өмнөөс өөрөөрхөн гიშгчээд ус энэ удаад гიშггүй их удаан явсан ч ашгүй. Саяхан ашгүй үзэл. Саяхан гიშгцэн амар гიშгцэн. Хавтаа төхрөөд нэлийн юу болсон. За шагааны хамгаалт. Зүзүүлэх чинь юмртайч нэг юм шагааны хамгаалт бид нэр ингээд спорт барааны дэлгүүр энэ тэнд гаднаас ингээд онлайн шопоос ч юм уу захиалаад авдаг штэ хэдээр авдаг лээ хэд гэдэг лээ. Амтаж би эндээс харсан чи хамаагүй юм харна захиалцъя. За тэгээд ийм үнээр ирсэн байна. Шагааны хамгаалт. За шгүй нэг шууд зүүнэ. За дараагийн бараа. Юу гэхээр юу travel юу зөвлөө юу вэ адаптер шилжүүлэгч залуурын шилжүүлэгч манай гэрт нэм цөөхөн залууртай болсон болохоор олон салаалах хэрэгтэй байдаг. За тийм нэг залгуураас олон салаална. Тэгээд үнэн ийм үнээр ирсэн байна. За дараагийн бараа. Юу вэ гэхээр
Тэгэхээр зүгцгээ. Ба. За. Энд дотор юу байна харъя. За энэ болохоор нэмэх материалтай заяа. Болгоо. Ингрэвч том зулцаг ичтэн бит хоёр цог нийлж байгаа захиалсан өнгө загварын бас томхон хэмээн сонгосон. За нэгэн цамц. Өмд, нэг өмд. Амьд өмд. Тинэмжиж гэх юм л да. Удахгүй гарч ирлээ. Зяа ингээд ийм гээд багцаараа ийм үнээр захиалж ирсэн байна. Одоо ингээд энэ хүүхд материал бол яг л энд зарж байгаатай яг адилхан заяа гэсэн мөртлөө хэдэх юмтхан. Бас мэдээ судлаад ингээд дэлгүүрүүд хүүхдийн дэлгүүрүүд дээр юмнууд ойр зурсан дэс бэлдэж болох юмтай бэлдэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд бариад яваад үзэхэд бол ингээд захиалгатай бас баг зэрэг хэрэгэлзээ бас жоох хэрэглээсэн л та хямдхан хэмжээний жоохон материал ямар гэдэг бол эндээс авсан бас материалын хувьд бас илүү байх юм болов уу гэж бодсон чинь надад бол одоо ямар ч хэрэглээ үлдсэнгүй яг адилхан. Гэтэ хитэх нугалдаг. Арих нугалдаг. За дараагийн бараа. Чүү. Хэд. За энэ зулцгийн дахиад нэг бараа маань. За. Харамби. За энэ юу вэ гэхээр аваас өөрхөн тусад нод нь гэжээ. Мулгаа. Гэтэ ямар олон малгаад байна гэж. За гол нь ийм юу. Үлгий. Орчин үеийг л явах гэж. Ингээд дотор нь өглөөд ирлээс ингээд наачна. Наадаг уу? Тийм. Зангуугаар нь алддаг юм байна. Үгүй юм уу? Тийм байна. За ингээд энэ үлгий маань ийм үнээр исэн байна. Мэдээж эндээс бол үнэтэй байсан. Тэгээ яг адилхан нэг бид нэр бараа бүтээгдэхүүнээс захиалж сурснараа яг адилхан бараа бүтээгдэхүүнүүдийг маш хямдханаар авах боломж бидэнд бүрдээд байгаа. Түрүүнээс хойш яг энэ дэлгэцэн дээр харагдж байгаа нэг бүтээгдэхүүнээ өмнөөс захиалаад нэрээ unboxing бичлэг хийж амжаагүй шууд задлаад ашигласан. Тэр юу вэ гэхээр энд харагдж байгаа цаг сөөхөн том ингээд хоёр тишний бүр ингээд сунгаж болно, ингээд бүр ингээд давхарлаад жижигхэн болгочих болно. За энэ цагийг ийм үнээр нэрээ захиалж авсан шүү. За. Ер нь бол та нар харж байгаачлан хөргөн том цаг юм чинь 40 юу лээ 40-50 см л байгаа юм тааш нэг төргийнхэн диаметр нь. Ингээд нийлээд ингээд ер нь бол ингээд их том хоосны орон зай гараад байвал те. Ийм цаг ус болж байна. Ийм захиалсан. За дараагийн бараа. За минутад явж байгаа чинь захиалцуулна. Дараагийн бараа юу вэ гэхээр нөхөс зэвс зулцгийн хийж зулцгтай өөр юм бэлтээ. За альчур байна. Альчур сандаа оруулаад арчин ийм үнээр захиалсан байна. За дараагийн бараа болохоос юу вэ гэвээс за мэдээж төрхүй шаардлагатай дэвсдэг памперс 10 шигтэй medical nurse pad за шингэгч энэ шингэгч дэвсгэрээд шүү дээ. Одоо бид дэвсдэг памперс гэж нэрлэдэг. Ийм үнээр бас л бид яралтай үед имийн сангаас хөөхөнтэй авдаг шүү. Тэгвэл маш хямдхан л ийм хөл хямдхан байж болдог байх нь. Дараагийн бараа. Зүгтээ хайрцаг марчигтай чи юу ажиллах вэ? За энэ бол яг хүлээж маш хэрэгтэй байна. Юу вэ гэхээр автомат нисүү сагч одоо саалтур гэдэг шүү дээ тийм ээ.
Энэ бол бүр автомат. Энд бол бас иймэрхүү төрлүүд. Энэс жоохон энд байдаг төрлүүд одоо энэ тодтолтолж байгаа бол одоо бүгд л мэдээж сайтн дээр байж исэн. Гэхдээ тэр дундаас энд бол түгээмэл зарагдсан бол хамгийн хямдхан нь байд юм билээ. Ур зарагч байгаас хамгийн хямдхан нь энд хамгийн түгээмэл байдаг. Гэхдээ тэр нь урдаас авах одоо энэ зарагч байгаа үнэ нь урдаас хамгийн үнэтэй чанартай сайнны захиалгахаас ч бараг үнэтэй байсан баг шүү. Тэрнээ бараг ятаанч хэлв. Энэ бол бас хамгийн муу ч хамгийн үнэтэй ч биш. Яг дундаас жоохон дээгүүр боломжийн үнэтэй боломжийн материал чанар нь ч гэсэн бас ойролт тиймэрхүү байсан. За тэгээд үнэн ийм үнээр захиалсан. Ийм үнээр бол эндээс тэр хамгийн одоо урд зарж байгаас хамгийн одоо эндээс юу авахгүй. Ийм үнээр баг авахгүй. Бүр хамгийн мууг нь л авах байж магадгүй. За ингээ бол юм байна. За дараагийн бараа. За дараагийн бараа юу гэхээр за энэ яг миний бодож байгаа юм заяа. Энэ их зүгээр санагцсан надаа. Би сая нэг шагаага гэмтээдсэн гэж ярьжсэн шүү дээ. Яагаад вэ гэхээр тэмцээний бэлтгэлтэй байсан. Бэлтгэл хийх гэж байгаа шагаага ёо. Тийм болохоор тэр тэмцээнд зориулаад бид нэр ингээд найзуудаараа ярьж хагаад өмсгөл захиалсан. За тэгээд тэр мань ирсэн байна. Гол нь штэ үнэхээр гой завартай заяа. Маягийн янзын гой завартай. Тэгсэн хэрнээ мэдээж захиалж байгаа учраас хямдхан. Тэгээд гой загварлаг материал сайн. Тэгээд бүрэн хэвлэл хийгээд хийж өгөөд явуулдаг. Үндсэн үн гэж байт юм билээ. Тэрэн дээр хэвлэл одоо номер нь алах, тогтогчийн номер нэр нь алах, багийн юу хэлэх үү гэд. Багийн нэр бас хэлэх үү гэд олон төрлийн сонголт байдаг. За би өөр хөмсгөлийг харуулъя. Манай багийн нэр түрүүч лавраг авсан юм аа. За яах вэ? За ингээд 11 номер ингээд тэрнээс ийм лого хийсэн байсан байна. За иймэрхүү. Тэгвэл уустай яг бид нар зүгээр ярилцаад гэж өгөж бодсон юм. Ингээд за нэгийнх нь үнийг оруулж тий. Ингээд ийм нэг ийм хослол хэдэр идэг вэ гэхээр за танаас харуулж жагаад. За нэг ийм хослол ийм үнээр ирж байна. Энэ хэвлэлтэй үнэ шүү за. Тэрнээс биш яг байгаа хэв загвараар нь илүү дөө зүйл хэвлүүлэхгүйгээр яг үйл мэдээж хамаагүй хямдхан авч болд юм билээ. За ингээд энэ удаагийн бичлэгийн төрөд дуусч байна. Дараагийн бичлэгээр удахгүй болцъё.